Шэньчжэн хэмээх энэ газар 1980-ад онд байдгал нэгэн загасчдын тосгон байлаа. Хүмүүс нь ядуу, хийх ажил ховор, уйтгартай нэгэн тосгон. Гэтэл 40 жилийн дотор энд гайхамшиг бууснуу гэлтэй хурдстайгаар хөгжиж өнөөдөр Хятадын 3 дахь том хот дотоодын нийт бүтээгдэхүүн нь $500 тэрбум буюу манай улсаас 25 дахин баян болжээ. Энэ хотыг шинэ дэлхийн технологи ба инновацийн төв, хөгжлийн хурдасгуур хэмээн тодорхойлж байна. Учир нь энд ухаалаг утас, телекоммуникацийн Huawei, сошиал медиа платформ, видео тоглоомын Tencent, цахилгаан автомашины BYD, мэдээллийн технологийн ZTE, зураг авалтын дрон үйлдвэрлэгч DJI гэх мэт Хятадын томоохон технологийн компаниудын төв офис байрлах ба мөн бидний сайн мэдэх Apple, Samsung, IBM, Intel, Microsoft, Google гэх мэт дэлхийн том технологийн компаниуд ч энд ажиллаж байна. Нэгэн цагт ил хөл байсан энэ газарт өнөөдөр ажил ундарч мөнгө ургаж байна. Тэгвэл энд юу тохиолдов вэ? Хятад улс 1980 онд энэ хотыг эдийн засгийн тусгай бүс болгожээ. Татварыг бууруулж, худалдаа үйлдвэрлэлийг илүү чөлөөтэй болгох зохицуултыг хийж, гадны компаниудыг бизнес хийхэд таатай орчноор хангаж өгсөн байна. Зорилго нь гадаадын хөрөнгө оруулалт, технологи ба мэдлэгийн урсгалыг өөрсдөд рүүгээ татах байв. Базараа гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг чинь улс үндэстэн сүрхийн тохио биш билүү? Манайханд нэг ийм өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл Шэньчжэн хэмээх бодит жишээ туршилтын үр дүнг хардаа. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор татаж, зөв зохицуулж чадвал хөгжлийн манлайд хүрч болдог байх нь. Гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар тухайн улсын үйлдвэрлэл, дэд бүтэц, үйлчилгээний салбар хөгждөг. Том төслийг дагаж олон тооны жижиг бизнес хөгжих боломжтой байдаг. Өмнө нь байгаагүй олон ажлын байр шинээр гарч ирдэг. Технологи ба мэдлэг туршлагын шилжилт бас бий болно. Энэ магадгүй хамгийн чухал нь байх. Гадны компани харилцаа сүлжээгээр дамжуулан тухайн улс олон улсын том зах зээл рүү гарах боломжтой байдаг. Түүнийгээ дагаад экспортын чадамж гарцаа бас ихсгдэг. Мөн валютын урсгал. Гаднаас мөнгө орж ирэх нь тухайн улсын валютын үн цэнийг нэмэгдүүлдэг. Эдийн засагт эргээр нөлөөлдөг. Энэ бол гадны хөрөнгө оруулалтын давуу талууд. Гэхдээ энэ дээр нэмээд маш чухал нэгэн нөлөөг дуртахгүй өнгөрч болохгүй. Тэр бол catfish-ийн нөлөө. Норвегийн тэнгисийн codfish хэмээх энэхүү амтад загсанд дуртай хүмүүс олон. Гагцхүү энэ загсыг хойд Европоос дэлхийн бусад улсууд руу зөөхөд нэг асуудал үүсдэг нь урт замд танкн дотор амьдаар нь хүргэх хэцүү байдаг. Загаснууд хөдөлгөөнгүй удвал өгчгдөг байна. Үүнээс сэргийлэхийн тулд танкн дотор catfish хэмээх арай том махчин загсыг зохистой хэмжээгээр байршуулдаг. Энэхүү catfish-с айсан codfish-ууд байнгын хөдөлгөөнд ордог ба энэ нь тэдэнд сайнаар нөлөөлдөг гэнэ. Хэрвээ үүнийг бизнесийн орчинд авч үзвэл арай хүчрхэг оролцогчийг тоглоомонд оруулах нь бусад тоглогчдод мотивац болж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг. Хятад улс үүнийг маш овжин ашиглаж гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрсдийн дотоодын компаниудаа маш хурдан босгож иржээ. Жишээ нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг Хятадын засгийн газар 2009 оноос хойш хэрэгжүүлсэн ч дөрвтэй үр дүнд хүрч чадаагүй. Харин үүнээс 10 жилийн дараа Tesla-гийн үйлдвэр баригдсанаар дотоодын цахилгаан автомашины компаниуд нь гэрлийн хурдаар хөгжсөн гэдэг. Шинэ стандарт тавигдаж, өрсөлдөөн бий болж, экосистем хөгжиж, хэрэглэгчдийн сонирхлыг ч татаж эхэлсэн. Харин манай Монгол улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт бидэнд ямар үр шим өгсөн тухай зарим жишээг харцгаая. Хамгийн энгийн нь Mobicom. Японы хөрөнгө оруулалттай Mobicom компани ачаар дотоодын компаниуд өөрсдийгөө мотивацжуулж, өрсөлдөн хөгжиж, Skytel ирээдүйг өнгөлнө, Unitel төрүүлж алхна гэсэн үрээг хадаж, ондоо харин хиймэл дагуул хөөргөн гэдэг амбицаа зарласан. Харин үр дүнд нь хэрэглэгч бид хожиж өнөөдөр хүн амын 84% нь интернетэд холбогдож, датаг дэлхийн дунджаас 5 дахин хямд үнээр ашиглаж байгаа нь олзуурхуйтай зүйл юм. Дараагийн жишээ банкны салбар. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлсэн. 1991 оны банкны тухай хуулийн дараа арилжааны банкнууд борооны дараах мөнгө шиг олширч тоон 31-д хүрч байв.
Удалгүй үүний 17 нь буруу менежмент санхүүгийн чадваргүй байдлаас болж дампуурлаа зарласан байдаг. Харин 2003 онд Японы хөрөнгө оруулалттай байгуулагдсан Хаан банк энэ салбарын хөгжлийг түүжилсэн гэж болох ба ATM, интернет банк, мобайл банкыг анх оруулж ирсэн. Хаан банк сүүлийн 5 жилийн хамгийн их татвар төлсөн эхний 5 аж ахуй нэгжүүдийн нэгт тогтмол бичигдэж байгаа. Одоо манай улсын санхүүгийн салбарт финтек компаниуд хэдхэн минутын дотор зээлийн асуудлыг шийдэж, хормын дотор гүйлгээ хийж, бүр зарим улс руу технологио экспортлох хэмжээнд хөгжөд байна. Манай улсын эдийн засгийг нуруунд дээрээ авч явж буй уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт бол хамгийн чухал жишээ. Чөлөө зах зээл рүү шилжсэний дараа бид томоохон хэмжээний мега төсөл бүтээн байгуулалт хийх сөхөөгүй олон жил болсон. Эдийн засаг маань жижиг, ажилгүйдэл ядуурлын төвшин гадаад үр зээлч өндөр байлаа. Гэтэл оюу толгойн бүтээн байгуулалтад зориулсан Rio Tinto-гийн хөрөнгө оруулалт орж ирснээр байдал өөрчлөгдсөн. Ойролцоогоор 20 мянган ажлын байр шууд бусаар бий болж орон нутгийн хөгжилд ч эргээр нөлөөлж дэд бүтцийн ч олон асуудал шийдэгдсэн. Хэрвээ энэ хөрөнгө оруулалт хийгдээгүй бол Монгол улс эдийн засгийн хувьд хэцүүхэн тавилантай нүүр тулах эрсдэлтэй байсан. Гадаадын хөрөнгө оруулалт нь манай улсад олон улсын стандарт, дэвшилтэт технологи, менежментийн туршлага, эдийн засгийн хараат бус байдлыг авчирсан. Өнөөдөр бид уул уурхайн технологи ба боловсон хүчний хувьд чамлахааргүй нөөцтэй болоод байгаа. Гагцхүү энэ бол зөвхөн нэг хөрөнгө оруулалтын л жишээ. Гэтэл нэг амжилттай хөрөнгө оруулалтыг дагаж дараагийн хөрөнгө оруулалтууд орж ирдэг. Өнөөдөр бид 10-20 мега төсөл аврах бүтээн байгуулалтын тухай итгэл дүүрэн ярилцах төвшөнд ирээд байна. Харин нөгөө талаас бид зөвхөн өөрсдийн нөөц бололцоогоор эдгээр том төсөл бүтээн байгуулалтыг хийе гэж зүтгэл магадгүй урт хугацаанд бидэнд ашигтай байж болох ч ойрын хугацаанд олон асуудлуудтай тулгарч болох юм. Жишээ нь удаашрал. Санхүүжилтээ яаж игээд өөрсдөө эсвэл зээлээр шийдлээ гэж бодоход гүйцэтгэл дээр гацах бүр дампуурахч эрсдэлтэй. Харин илүү туршлагатай өөр хэн нэгэнтэй эрсдэл ба ашиг хуваалцах нь хяналттай, бүтээмжтэй, зардал багтайгаар ажиллаж илүү хурдан ашиг ба амжилтанд хүргэх давуу талтай юм. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулалтыг шууд дайсны нүдээр харах биш, ашигтай талыг нь бас дэнслэх хэрэгтэй.